За, Ирэн хотын шөнийн амьдралтай танилцж байна. Хүмүүс нь шугам бүжгэн хийж байна. Зугаатай юм аа. Ингээ харахад бол ерөнхийдөө бол тоглоом шоглоом хэлэхэд бол хятадууд нь бүжгээ хийгээд монголчууд нь үзэгчээр зогсож байгаатай л бараг л адилхан байна да. Үзэж байгаанууд нь монголчууд байна. Үзгэлж байгаанууд нь хятадууд их болж байна. Ингээд одоо хүмүүс нь гараад ирсэн ус оргил ууран дээр нь хүүхдүүд нь тоглоод цаана томчууд нь бүжгээ хийгээд за энд ингээд буу халдвар нь буугаан халаад үзэгч маягаар байгаад за энд бас нэг хэр тархан хөөрхөн худалдаа наймаа бол гарсан байгаа юм аа. Ер нь энэ юу ийдсэн байна. Энэ Ирэний хуучин динзавр байдаг нэг хөшөө байдаг гэсэн да нэг хиймэл зүлгэн динзавр. Тэрийг бол нураагаад тэр талбайгаа бүхэлд нь ингээд хоёр давхартай. Гэхдээ нэгдүгээр давхар нь бол газар дээр, хоёрдугаар давхар нь бол нэлээд газар доогорох тийм шопинг молл болох гэдэг. Газар доогорох хот төлөвлөлтийг бол хийгээд эндээ бол одоо худалдааны лангууны захиалгуудаа аваад эхэлсэн юм байна. Ер нь тэгээд бид нар чинь хот төлөвлөлтийн гүтхэн газар дээр төлөвлөдөг бол одоо ер нь хот төлөвлөлтийн газар доогоор битүүмжил өндөртэй илүү аюулгүй байна гэдгээр бодоод ингээд газар доор хот төлөвлөдөг юм бол аюу өндөр хөгжиж байгаа нь мэдэгдэж байна. Хөх хот руу бас түрүү жил явхад бол ерөөсөө ер нь газар дээрх нь бол яг үдэ байдаг. Бүх юм бол газар доороо илүү гоё орчин юмнууд нь болсон. За Ирээн бол одоо ер нь яг тэрний араас орж байгаа юм байна гэж би бодогдож байлаа. За ингээд хөөрхөн нэг 5-10 оны минут нь бол энд байна. Бидний хүүхдийн зууд хийх гэдээс худалдааны гудмыг л одоо хийгээд л байгаа л гэсэн үг л дээ эдгээр ч юм бол. Тэгэл хөөрхөн эн чинь юу ороо нэг 7:30 гээд эдгээр ч юм зүгээр бичгэн тал гарч ирэл юмнуудаа өрөөл. Тэгэл нэг 10:30 хүртэл 11 хүртэл ер нь ингээл үйлчлэл гарчдаг юм байна л дээ. Тэгэл дөрөөсө бүгдийг хураагаад юу ч байхгүй юм шиг болоод ингээд явчихдаг. За энэ ингээд 4 оны шорлогод байна энэ хөөрхөө. Хайрг байна. Өчигдөр танаагаас хэлсэн. За өнөөдөр би 10-aalж иднэ. Тэн хөөрхөн тэгээд хараа ингээ хөөрхөн юунуудаа сонлоодоо тавьчихсан ингээд хөөрхөн идээд уугаад Монгол гэр нь хаана байна? Өө тэр байж тээ хөөрхөн. Шинэ хайрг гэд бичсэн байж тээ нараач. Ингээл 8-ны ухаан гэдэг чинь жижиг юмнаас л гараа штэ. Ингээ хайрг нь энэ байж тээ нараа. Хайргаан гаргацсан хөөрхөн жижигхэн Монгол гэрээ тавьчихсан. 10 юан гинэ хөөрхөн юм дээ. За ямар хөөрхөн юм бэ? За би өнөөдөр 10-aalж идэх гэж төлөвлөж гарч ирсэн. Нэг харби уугаад нэг 10-aalж идчихвэл тэгээд өнөөдрийн миний төлөвлөсөө бас болоогүй. Тийшээ очиж хараад тэнтэд замын нөгөө тал дээр ингээд хөөрхөн тоглоомууд нэг 10-20 юанаар ингээд дартс марч шидүүлдэг нөгөө цагрыг шидүүлдэг юмнууд чи ингээд хөөрхөн гатцаа. Хөөрхөн тэгээд орон зайгаа бас хөөрхөн мэдэрсэн байгаамаа энэ ч явж. Хөөч юм бол энэ шопинг молл болох гэж байгаа талбай дээр энэ чинь гардаг байсан чинь одоо нөгөө энэ нэг шороморог нөхчингууд яг ингээл хашаагийн дагуулаад юу ч болоогүй юм. Ингээ гаргаад ирсэн. За манад байсан бол хөөж туугаад бөө юм болж байгаа шүү дээ. Нөгөө түүц барилахгүй яасан ийсэн гадаагууд минь задгаа идэж явах юм болохгүй гэл. Бүх юмыг хориод байхаар тэгээд яаж арилжаа намаа хөөжгөв дээ. Ингээл харахгүй энэ чинь 4 оны шорлогод ингээл хөөрхөн хөвжсөн байгаа байхгүй тий. Тэр бөөр мөрө чинь хөөрхөн хоньны манай бөөр мөрө чинь хөөрхөн нэгэн гिचээд ингээд тавьсан. Хоньны махын ингээд 4 оны шорлог. Одоо чинь 2004-ний шорлог л доо. За ингээд 8-10 юм байна. Сосиск байна. Ингээд энд ингээд хөөж туугаад байгаа юм бол алга. Эр дагруу архиа хүртэл зараад байгаа байхгүй ингээд болоод. Тэ ямар хөөрхөн юм те. Тэ ингээд болоод байгаа байхгүй. Одоо манайд байсан бол бараг ингээд юу болов яа би нар баруунаас гарч ирэх юм байна. Ингээд дахиад нэг гоё 15 явна байсан. Одоо ингээд үргэлжлэн штэ зөндөө явна. Ингээд архиач зараал, пявач зараал, тэнгүүтээ хажууд нь шорлогооч зараал. Гэтэ манайд чинь шорлог зарахаараа нэг амар том урт шорон дээр нэг том далбайсан юм хийгээл тэрийг нэг
20,000 30,000 гэдэг. Энд чинь бол жижигхэн өөрхөн ганц өнгөөр юм хийгээл. За одоо шорлогны хэмжээнд үзүүлээ. Тэгээ 4 юан. За Монгол мөнгөөр нь 2000 гаруй төгрөг л дөө. Тэр энэ хараа ингээд хоньны юм уунууд чи ингээд үхрийн хоньны гээд за далайн амтны энэ ингээд сосиск ингээд 4 юан чи 2000 төгрөг. Тэгээ айгуу гоё. Тэгээд энийг аваад эндээ суугаал идчих нь уучих нь. Тэнгүүтээ ингээд бас 98-аа хийчих нь. Ингээ гэрэлтүүлгээ тавьчихсан хараа. Хясаага ингээ шарчиж байна. Авиж байгаа уучж байна. За. За би нэг пиж юу арвалж авч иднэ. Пиж ууж байгаад. За би энд нэг юм арвалж шаруулаад нэг харби авч уух гэж байна. За арвалж нь 15 юан юм байна. За Монгол мөнгөөр нэг 7-8 төгрөг юм байна. За пиж 8 юан гэж байна. За Монгол мөнгөөр нэг 4,000 төгрөг. Ингээл би өнөөдөр орооны хоолндоо ингээл юу юм бэ? Монгол мөнгөөр 12,000 төгрөгөнд ингээд өөргөө болгохоор шийдлээ те. За миний 4 оны 1-4 оны шорлог 2000 төгрөгийн шорлог маань энэ өөрхөн ингээл. За шарсан гисаа маань энэ байж байна. Тэгэл ингээл маш энгийнээр шийдэл байна. Ингээл одоо ороо хоол хөргөн бол. Би бол нэг Монгол мөнгөөр нэг 15-6 мянган төгрөнд бол ингээд орооны хоол хийчих жоохгүй юу. Бараг нэг певтагаар хийчих байгаа шүү тэр чинь. За хараа энэ ингээд хөрхөн ингээд гудамжны зураг. Одоо уг нь бол 100 хэд бол анх одоо би тухайд байж та яг энийг хөгжүүлэх гэж оролцсон байхгүй ингээд яг ингээд одоо урлагийн гудамж ингээд хийгээд нэг ингээд хэр дарах юм аа задгаа зарчдаг. За ингээд нэг хүний 30 хоногт одоо Монгол мөнгөөр 15,000 төгрөгөөр ингээд шууд газар дээр нь зурчдаг. Ийм л юм хиймээр байгаа. Тэгээ одоо нэг гитартаа нэг өсгөвчөө гаргаж ирээ нэг гитартаагаа микрофондоо задгаа open mic ажиллуулад ингээд за тэгэл ингээд юмудаа зарж мараад ингээд энийг л хийх гэж чадаагүй юм да. Тэгэл болоогүй юм да. Тэгэл дараад нэг баахан үзэгчийн суудал тавиал нэг баахан чарж удаа юм хийгээл. За тэр нь ч бүр тэгээ сүулдэ бүр болоо юм болоод баахан гэрэлтүүлэг тэр бумаар хийсэн болоод нөгөө дараагийн үеийн нийслэлийн удирдлагууд нь бүр самраад нэг утгыг алдуулаа хийсэн. Энд бол нэг хөрөнгө оруулаад байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс нь өөртөө ингээл юугаа авчраал одоо гэрэлтнүүдээ авчраал сандалнуудаа авчраал энэ юусоо улсаас мөнгө гаргаад байгаа юм байхгүй нараа ингээ өөрхөн портер ингээ авчраал төр згээс нь юусоо зүгээр ингээ за чи хий тэгээд одоо ингээ хийлгэсэн байгаа байхгүй яс ингээ гэрэлтүүлгээ ингээ гэрлэн чимгэл тавиад л тэнгуүтэ нэг баахан хөрөнгө оруулалт гээл нэг баахан төсвийн мөнгө идэж байгаа юм юу ч байхгүй наач юу вэ уу хөрх юм бэ чулуугаар ямар гоё юм бэ энэ ингээ чулуу байна шүү дээ. Ямар хөрх юм. Хайлаар хотод харж байхад очиж байхад би бас яг ийм чулуугаар хятадын бүх үндэсний хоолыг хийсэн юм үзчихсэн. Энэ бас гоё байсан тэр бол. Энд юусоо ингээл ороо 11 гээл юусоо бүх хүмүүс нь ингээл өөртөө бол гудамжин төв ирэх болчдөг. Тэгэл худалдааны гудам. Ороо 7-оос 12-ийн хооронд худалдааны гудам. Тэгэл өглөө нь нөгөө ирээний одоо зээлчийн шүү дээ. Ингээл ийм л болчт юм. Энэ ч л одоо бидний нөгөө хөгжүүлэх юмсан гэж бодоод байгаа худалдааны шөнийн гудамж л да. Тэгээ манайх чинь нэг юм их болохоор нэг усаас өндөр төсөв тавиал тэнгүүтээ баахан эдсэн уусан чи би эдсэн ингээл нэг төсвийн мөнгө иддэг нэг арга болгочоод байх юм да. Энд бол юусоо тийм байхгүй. Тэгэл хүн өөртөөхөө ширээ сандлыг гэрэлтдэг авчраал. Тэгэл болоо. Тэгээ нэг гэрлийнхээ шонгийн дор л одоо эн чинь гудамжны гэрлийн шонгийнхоо дор л ингээ бужигнуулчихад байгаа байхгүй. За миний 15 он ч хэдий юм. За Монгол мөнгөөр 8,000 төгрөгийн арвалж маань энэ арвин. Тэгэд 8 он ч Монгол мөнгөөр 4,000 төгрөгийн пиав маань энэ байна. Ингээл би ороо хоолойг тонцогдсон идэх гэж байна да. За энэ одоо ингээд цагрыг шидээд 20 оноор цагрыг шидээд тэгээд одоо онох юм бол 8-ыг авна. Хэд онохоор ч гэдэг юм дээ тэгээд.
Ингээд шуунууд байна. Өдөржингөө унтаад байсан. Энд өчигдөр нэг хөргөн муурын зул зугаас тэр байхгүй байна. Тэр их өрөвмөр байсан. Тэр туулан бүжин байсан байна. Энд нэг амар хөргөн муурын зул зугаас тэр стейк өрөвмөр байсан. Гарахгаар тэмцээд байсан. За тэгтэйхэн нүү тэр байна. Ингээд хүүхдүүд бол энд бол өстой нугасгүй татагдсан юм билий. Энэ 8-ч ард юм чи ингээд хинээс яаж мөнгө татах уу гэдэг аргыг бол айгуу сайн ойлгоцсон байгаа байхгүй юу ингээд. За нэг худалдааны гудам маань ингэж харагдаж байна. Ингээл ерөөсөө ороо 7 8 гэж гарч ирээл би чинь арилжаа 8-аа хийж 12 гээл тэгэл бууга авчт юм лээ. За одоо энэ нэг хүүхдүүдчлөө мань мэдүүлэх мөнгөө энэ чинь тавиад тоглоод байгаа юм. За шараа удаад гэж байна. Атар ингээд үдчихээ. Айн буунууд байна. 20 он чинь Монгол мөнгөөр 10,000 төгрөгөөр 13 сум. Цум авцсан уу таад маань. Яндатай. Хэрвэн ингээд зөндөө хоол. За хоолны газар хаана байна гэж би заагаад өгчтэй. Арай дурсагтай хоолчны хувьд. Тэгээ ингээд хүүхдүүдийг л ерөөсөө энд л зугаат болж штэ хараач тээ. Зооч тарай. За туулан бүжингүүд байна. Өчигдөр манай банд 12 сум шийдснээс 10 онсон. Уг нь 12-оос 12 онсон бол айгүй том бэлэг авах юм билээ. Ангел дээрөөсөө тоглоом бол өстой янз янзаараа байлаа дээ. Ингээл энэ гудам бол тэр чигээрээ ингээл тоглоомны гудам. Энтэтлэг нь хоол арилжааны гудам болцсон байгаа юм. За 90 хотыг хүн тэргээр тойрж үзэж байна. Хөрх мөнгө тохироод зөвхөн зээлийн нэг нэгээр эргэлдэлээр тойрж явж байна. Тийм ээ. Яг ингээд тойроход бас хөргөн том хот байж шүү дээ. Энэ гой тойргоо энэ тойргоос цаашаа. Одоо бид нар тэр динозаврын музейг нь үзэх гээд явж байгаа юм. Ингээд хараа. Радио телевиз юм байна. Ами хорон энэ. Засгийн ордон тэр өндөр засгийн ордон юм байна. Энэ хөргөн том хөргөн тойргийн гадмал байна. Ингээд хөргөн хүн тэрийг хөстөө тойрчхороос зугаатай юм аа. Нэг бүргийн музей тэр байна да. Энэ байна да музей. Энд бас нэг зүйлийг 90 хот ч одоо манай замын үд сумтай л ойролцоо одоо статустай жижиг хот шүү дээ. Тэгээд 90 хотын ардын засгийн ордон буюу одоо сумын цэдрэгэн тамгийн газар юм байна л да манайхаар бол ийм том байшин. Тэгээ манай одоо захиргаач одоо ямар хуу хэдэг энэ нэг 10 20 дахин том юм байна. Ингээ хараа энэ аюулгүй тойрог бүр ийм том байж ах чинь миний бидний аялж байгаа хүн тэрэг маань өөрхөн нэг 50 он нөгөөд 90 хотын дотор хөрхө аялуулчихсан бид эдийг. Бид нар чинь зөвхөн одоо зээлээр нь л одоо эргэлдээд байдаг бол ингээ бид нар чинь өөрөө ингээ хэр тарах мөнгө. За тэгээ. Нистэг 5 гэрээд хөрөх шиг байшин байна энэ тараа. За ингээ динозаврын музейрэн бид маань явлаа. Орлоо энэ ажиллаж гэнэ үгүй юу харин өнөөдөр. Ажиллахгүй байж магадгүй шүү гэсэн. За юуц үзнэ.
нэг хөөрх юм аа. Манай замын үүдийн хаалганах чинь хоёр хөөрхөн лего тэмээг аваа ицсэн байсан. Тэгээд жаахан санаа зовмоор гадна дотны хүмүүс үзүүлэхэд. Тэгээд бүр ядаж нэг инэрхүү юм хийчээсэ гэж бодогдож л байна да. Одоо 1 км-ийн наан цаана байгаа хоёр хот ч үүдээ тэгэл инэрхүү л байна да. За бид 90 хотын нөгөө динозаврын музейг нь үзгээд ирсэн чинь яг гайтай юм шиг өнөөдөр ажиллахгүй таарчлаа. Уг нь бол энэ чи пүү байшин самуун ланзгар юм биш тийм чинь. Ийм том хийцэн. За юуц манай хоёр маань хаалганд тавьж өгдөг гэж байна. Энэ өөр сандал мандалнууд нь хүртэл ингээд динозаврын юм утгаас агуулгатай хийсэн мотор гоё юм аа. Тэр радио телевизээ хорооно гэсэн 90 хотын энэ жижигхэн хотын гэхэд одоо баг дандаа Улаанбаатартай хязуулгаар ичмээр юм да. Манай Улаанбаатарын байшингуудаас л том юм биш тийм ч гэдэг нэрэндээ хэлвэл. Манай Монголын үндэсний радио телевизнийг иймэрхүү байшинтай байгаа. За тэгэл бусад одоо телевизүүд бол ер нь нэр жижиг шүү дээ. Тэгэхээр энэ нэг жижигхэн сумын төвийн радио телевизээ хорооно гэсэн чинь ийм том байж яг жишээ нэ. 90 хотын динозаврын музей дээр нэрсэн байна. Байшингийн загвар дизайн бол сарахгүй гоё юм байна. Хараа надад энэ их гоё таалагдлаа. Энэ ингээд нөгөө хашлаг нөгөө аахгүй юу. Тэгээд хашлагны толгойнууд нь дандаа амьтны динозаврын төрөл зүйлийн толгоогоор хийцээ байж байна. Ингээл ерөөсөө одоо ингээл энэ доороос өсөж байна л да. За 90 хотын ардын засгийн ордон буюу одоо манай сумгийн засаг даргын хамгийн газар. 90 хотын радио телевизийн хороо буюу одоо телевиз радио байрладаг хот байшин нь бас ийм том. Тэгээд юу гэдэг чинь л да энд одоо энэ чинь замуудтай толгой байгаа юм илсэн цөл шүү дээ баг. Тэгээд саяны нааш ирж явахад олимпийн цэцэрлэг хүрээлэн ингээд нэг бас гоё юм том шугуу цэцэрлэг хүрээлэн ингээд тайрлаа. Тэгээд яг бүтэн тойроход 2 өдөр болдог гинэ. Тим том хийцээ. Стадик газартай юм шиг. Тэгээ манайх ч юм бол газартай мөртлөө газаргүй юм шиг амьдардаг. Эдгээр чинь газраа бол газартай юм шиг ашигладаг хүмүүс юм байна. Тэгээд энэ цэцэрлэг хүрээлэн яг ингээд та бүтэн өдөр ингээд тойроод алхах юм бол 2 өдөр болж иж нэг бүтэн тойрноо гэж хэлж байна манай хүн тэрэгний жолооч гэж маань. Өвөр Монгол гэж байна. Өөрхөн тэгээд бас нэг Монголдоо гэсэндээ бас сэтгэл илгэн байна. Тэгээд өөрхөн чадах чинээгээр ихч маань 90 хотыг тайлбарлаад явлаа. Бид нар бол зөвхөн ирээний зээлээс цаашаа давдаг нөгөө эхнэрийн шээсний газраас цаашаа давдаг гэдэг шиг ирээний зээлээс цаашаа давдаг бол амьдчуудын бид нар чи ирээд тэгэхээр нэг зээлээс тэр байсаал нэг явдаг тийм л байна. Тэгээд 90 хотыг бол ингээд хөргөн хүн тэргийг хөнслөөд зугаацаа зөвөр заавал такси ихгүй. Би бол хүн тэргийг илүү үзэж байгаа. Гоё ингээд яг нэг юм натурал маягаар тойрохоор их гоё санагдаж байна. Энэ тэр урд одоо бас одоо юу вэ? Мангар том байшин барьсан байна. Тэр одоо юу юм бол доо? Ихчээс сундаа ингээд хараа манай замын үд чинь баг моддгоо. Одоо за харьцуулж байгаа юм биш, муулж байгаа юм биш. Тэгтэл одоо хардаа одоо энд зөвхөн энэ музейн эргэн тойрны энэ цэцэрлэг хүрээлэнгийн хардаа ингээд том мод тэрээр бүр ингээд ой болцсон. Гэтэл саяны Олимпик парк бол бүр энээс том гэдэг байгаа байхгүй. Чи ингээд явгаалахаар тойрол 2 өдөр болж нэг бүтэн тойрон шүү гэд ихч тэгээд байна. Ийм л байна да. За хүн тэргэндээ буцаа суучлаа. Одоо дараагийн аялал буюу том тоглоомын төв дээр очиж тоглоно гэж шийдлээ бидэд. За ийшээ. Одоо чинь одоо өнөөдөр акшамбар бүр аялал. Одоо гот гатгажуугаа явно. Аянаар явчихсан бүр өн дотор ямдэрнаа. Аа тийм байна. Энд гоё юм байна. Дотор нь ороод үзвэл. Бүр амьдрнаа. Өнөөдөр чинь дотор. Аа та. Байшин сан маун бол янзын цэвэрх юм аа. За 90 хотын шинэ нэгдсэн тоглоомын төв рүү ороод ирлээ. Доороо маш том супермаркеттэй юм байна. За ингээд тоглоомын төв рүү ороод ирлээ. Ер нь тоглоомных нь үн ханшиг харахад бол нөгөө Монголын
тоглоомын өмнөөс нэг хэн хямдхан юм байлээ. Бид нэр өчигдрөө судалж үзсэн. Тэгээ энд бол жигэн хүүхдүүд бол чиг гэж ярахаар гадар байна да. Хүүхдүүдийн явааж юм байна. Тэгээ байхгүй тоглоом болгон дээр нэг ганц нэг тоглож үзэндээ одоо ингээд. Ирвэл бас яг дандаа зээлэр нэхээс гадна энд ирээд юу яжсэн зээлээс наашаа ирэхэд сая 16 он төлжсэн юм манайхан. Энэ ойрхон гайгүй газар. Тэгээд бид нар бол яг сая 50 оноор бүтэн хотын төр нөгөө хүн тэрэгтэй ярьсан байсан учраас шууд 50 оноо төлөөд 90 хотоор бүтэн тойрчлоо. Гэтэ хэрвээ зээлээс шууд наашаа ирнэ гэвэл 16 он юм байна. Тэгээд шинэ нэгдсэн тоглоомын төвлөөр тэр жолооч тэр таксиных нь мэддэг гинэ. Тэгээд зээлээсүүд наашаа 16 оноор хүргээд аваад ирнэ гэж ярьжээ. За энэ бол стадикэн. За ингэж байгаа тоглоно. За энэ чинь зөвхөн нэг жигүүр цаатлын жигүүр нь зөндөө олон тоглоомтой юм билээ. За бид нэр чи үн ийм юм байна. Тэгээд хамгийн бага нь бол яг 99 оноор 150 зоосох юм байна. За тэгээд бид нэр бол 99 оноор 150 зоос авч байгаа. Тэгээд хуваагдаад энд үзэлцэх гэж байна даа. За саяны тоглоом маань нөгөө жигүүртэй байж байгаа. Тэгээ энэ жигүүртэй нөгөө талын жигүүрт нь болохоор ингээд бильярдууд байна хараа энэ хараа. За би бильярдуудад нэг ороод үзчихье. Ороод үзүүлээд. Зүгээр ямар олон юутай юм те. Ширээтэй ч юм дээ. Ямар ч гоё цэвэрхий юм. За ингээд энд бол ингээд бильярд тоглож болох нь байна. Энд бол зүгээр гарч ирэхэргүй юм байна уу? За энэ өрөөнүүдэд нь юу вэ? Энэ баг кино театр, жижигхэн кино театрууд байдаг гадаа аягүй. Тэ ингээд энэ одоо ингээд тийм жижиг проектортэй юм байна. Ингээд кино моногоо үзээд ингээд ярилцаа суух хэрэгтэй юм байна. Сууд юм байна. За энд байсан бас хөөрхөн жижигхэн бассейн байсан хүүхдүүдээ эрхлүүлээ гэвэл энд. За энэ хараа хөөрхөн ингээд усны хувцас өмссөн. Ингээд жижигхэн хөрхөн бассейнтай. За энд бөмбөлгүүдтэй хараа. Ингээд хөрхөн бөмбөлгүүдтэй. За тэнд тоглоомтой. За үлсүүл эндээ ингээд хоолнуудтай. Хоол нь хөргөн дажиг хямдхан юм байна уу? 12 он, 15 он гэдэг янз янзын л байна. Гэтэ ер нь боломжтой шүү дажиг. Гоё юм. Тэр ингээд ер нь бол нэг 12 оны хоолнууд байна. Сетүүдээрээ тэгэл сонгоол нь 2 3 сет аваад идэхэд бол болохоор л юм. 12 оног чи Монгол мөнгөөр хэд юм? За нэг 6000 төгрөг юм уу? За нэг 2 сетийг аваад идэхэд нэг 12000 төгрөгөөр бол том хүн бол хангалттай цодхаар юм билээ. За тэнд нь юу ч байгаа юм. За одоо үзээд нэгтэл одоо үзүүлэх гэж ирсэн юм чи. За энд бас энэ нэг машин байж тээ. Энэ машин байна. Энд харвдгийн байна. Номсмар харвдгийн байна. За энэ буудлага байна. Энэ машин байна. За гоё юм уу? Энэ галт хэрэг байна. Cowboy strain гинэ. Cowboy-гуудын галт хэрэг гэж байна. Морин тойролог байна. За бидэд маань 100 юанаар 150 зоос авах гэснээр шун төлөлтөд 200 юанаар 350 зоос аваад. За тэгээд энийг хувааж аваад одоо жинхэнэ алавцах гал байж байна. За манай аваргууд энд ингээд тоглоом руу орж байна да. За эхний байлагч маань үзэж байна. Бадралаа нэ. Авлаа. Авцаа. За баяр хүргэе. Бичээ аваач тийш, өөрөө аваач тийш манай.
아자 하래 얼가 좀 아야야야 지 웃는 적실자도 임마 자 mana 다르게 밴드만 컴밴드만 하네 오늘 컴밴드가 하는 거 있고 하나 이니까 들어도 없어 나위춘 덕분다 오른손 대면 져서 그런데 나가 나노네 그러니까 덤초씩 тоглодгийм байна. Энд гоё юм аа. За Бадрал хаан агаа нь юу хийж байгааг нь харъя. Ой. Манай банд маань том банд маань энд машин дээр суудсан үзэж байна. За би одоо тоглолоо.